LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй бас сонсогчдоо. Манай Mongolian Queer podcast маань видео хувилбараар бас YouTube-д гардаг гэсэн байгаа. Хэрвээ та сонсож байгаа бол бас үзэх боломжтой байгаа шүү. За өнөөдрийнхөө дугаарт бид хэд аль болох хууль эрх зүйн талаар энэ дээр яг бодтой ямар арга хэмжээ авч болох вэ? LGBT олон нийтийн талаар ямар хууль тогтоомж Монгол улсад хэрэгжиж байгаа вэ талаар ярих чинь. Тэгээд хэдүүлээ зочинтойгоо танилцъя. Сайн байна уу? Сайн байна уу. За яаж гисэн төрүүлээд өрсөнд баярлалаа. За Наваг Батхандорч гэдэг өмгөөлөгч гэдэг. За ер нь бол хүний эрхийн чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулаад ажиллаж байгаа юм байна да. Манай зарим сонсогчид мэдчихэж магадгүй хаврын дугаарт бас оролцсон байгаа. Тэгээ энэ удаа бид хоёр илүү нарийн арай өөр чиглэлээр ярилцахаар болсон. Бас нөхөж үзэх боломжтой байгаа. За хамгийн эхлээд ерөнхий яг одоогор бол LGBTQ олон нийтийн ямар хөө асуудлууд их байна? Тантай яг ямар асуудлаар хуулийн зөвлөгөө авахар холбогдож байгаа вэ? За алгалаа. За эхлээд яг яриагаа хүмүүст илүү ойлгомжтой байхын тулд бас нөгөө олон нийт гэж ямар хүмүүс хэлээд байгаа вэ? Зарим хүмүүс маань бас ойлгохгүй байж магадгүй. LGBTQ олон нийт гэдэг ерөнхийдөө олон нийт гэж нэрлэж байгаа хүмүүс маань энэ LGBTQ хүмүүсийг бол нэрлээд яриад юм заншчихсан үг байдаг. За тулгамдж байгаа асуудал ерөнхийдөө хууль зүйн зөвлөгөө авъя, өмгөөллийн үйлчилгээ авъя гэдээ бол бас нэлээдгүй хүмүүс бол ханддаг. За энэ дээр мэдээж яг өөрийнх нь нөхцөл байдалтай холбогдуулаад хувийн нууцыг нь задруулахаар занл хийлдэх ч юм уу, эсвэл биед нь халдах, амьдсанд нь халдах ийм асуудлууд занл хийл сүрдүүлгүүд ирээд байна. Энэ тохиолдолд яах вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдэг төрлөөр ерөнхийдөө яг энэ ялгуурлан гадуурхсан чиглэлтэй холбогдолтой хүмүүс бол нэлийн ханддаг. Тэгээд тухай бүрт нас холбогдох зөвлөгөөг нөгөн зарим хүмүүс нь бол ном журмын дагуу шүүх цагдаагаараа явна. Зарим нь бол ер нь явахгүй ийм л төсөл байдалтай байдаг та. Өнөөдөр тэр яг явахгүй байгаа хүмүүст нь бас нийтлэг ямар хөө зүйл хийх юм бэл. За тийм энэ асуудал маань ерөнхийдөө LGBT хүмүүс дийлэнхтэй ямар төрлийн гэмтрийг хохирогч болж ийнэ гэхээр тухайн хүний хувь хүний нууцтай холбогдсон асуудал. Юу гэдэг нь чиний ажил өссөн гэдэг асуудлыг чинь ажлынханд ч хийлээ шүү, гэр бүлийнхэнд ч хийлээ шүү, сошиалор бусдад зарлаа шүү гэдэг юм уу. Хувь хүнийхэн нууцтай холбогдсон асуудлуудаар ерөнхийдөө тийм занл хийсэн ялгуурлан гадуурхсан чиглэлтэй гэмт хэрэгүүд үйлдэгдээд байгаа. Энийг нь тухайн гэмт хэрэг үйлцэн этгээдэд нь хуулийн хариуцлага хүлээлгийа, цагдаад нь гомдол гаргая, шүүхээр явъя гэхэд хохирсон хүмүүс маань эннээсээ л үр дагавар үүсээд миний хувийн нууц алдагдчих үү гэдгээс маш их айдаг. Тэгээд тэрийг цагдаад хэлэх юм бол би чамайг олон нийтийн сүлжээгээр зарлана гэд нөгөө гэмт хэрэг үйлцэн этгээд нь сүрдүүлдэг. Эннээсээ шалтгаалаад за энэ хүнд юу гэдэг нь торгуул ч юм уу ямар нэгэн ял өглөө гэд миний хувийн нууц задарчхад тэрнээсээ л хохирол би амсах нэ гэж айгаад ерөнхийдөө цагдаад мэдэгддэггүй гэсэн үг. Тэгээд тийм болохоор ингээд гэмт хэрэг нуунт алтлагдчихээн, далд үлдэгдчихээн. Тэгээд энэ гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүс маань юу гэдэг намайг цагдаад хэлдэггүй юм чинь гэсэн байр суурьтай болоод цаашдаа бас бусад хүмүүсийг сүрдүүлэх занл хийх. Тиймэрхүү асуудлууд их үүсдэг. Ер нь бол хувийн нууцаа хадгалах зорилгоор төрийн байгууллага цагдаад хандахгүй байна. Энэ нь өөрөө бас нэг талаараа төрийн байгууллага цагдаад итгэх итгэл маань өөрөө солоог хэл харуулж байгаа юм л да. Тиймэрхүү. За нөгөө талд нь болохоор зарим хүмүүс сая шүүхээр явж гин гэж хэллээ шүү дээ тий. Тэр хүмүүсийн бас онцлог нь юу вэ? Тэгээ яг одоо хууль тогтоомжийн дагуу ингээ явахаар ямар үр дүндээс хүрдэм бэ? Хэрвээ яг ингээд одоо нэлийн бас төвчээд хэлдэг шүү дээ тий. За Монгол Улсын эрүүгийн хууль гэж байгаа 2015 онд батлагдаад 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжсэн ийм хууль байгаа. За энэ хууль маань хүний эрхийг хангах чиглэлд бол нэлээд том ахиц авчирсан гэж ерөнхийдөө дүгнэдэг. За энэ дээр ялангуяа LGBT хүмүүстэй холбогдсон ямар заалт оруулж ирсэн бэ гэхээр бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар ялгуурлан гадуурхах юм бол энэ чинь өөрөө гэмт хэрэг болно шүү. Ялгуурлан гадуурхах гэмт хэрэг. За бусад гэмт хэргийн төрлүүд дээр бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар ялгуурлан гадуурхаж хүний биед гэмтэл авчруулах ч юм уу алах юм бол энэ нь өөрөө хүндрүүлс нөхцөл байдал болно шүү гэж заагаад өгчихсөн.
Тэгэхээр энэ нь өөрөө бол нэлээд бас авууштай ийм хуулийн зохицуултууд болсон байгаа юм. За яг энэ хуулийн дагуу өнөөдөр гомдол гаргаад бол явж болно. За ялгуурлан гадуурх буюу эрүүл 14-ийн 1 гэдэг заалт байдаг. За энэ маань яг шүүхээр цагдаагаар хэр яваад хэр шийдэгдэж байна гэдэг өнөөгийн нөхцөл байдлыг харах юм бол хууль маань хэрэгжээд нэг 4 жил орчим болж байхад за яг бодит дээр бол нэг л кейс гараад шүүхээр шийдэгдсэн. За энэ маань өөрөө бас яг энэ төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байдал, гомдол гаргаж байгаа байдал нь бас төдийлөн хангалттай биш, маш цөөн байгаагийн нэг илрэл. За бусад байдлаар бэлгийн чиглэмж хөөсөн баримжаа илэрхийлэлээр нь ялгуурлан гадуурхахаас бусдаар одоо гэдэг биетэн гэмтэл учруулах ч гэдэг юм. Ялгуурлан гадуурхсныхаа улмаас биетэн гэмтэл учруулах иймэрхүү төрлийн гэмт хэрэгүүд бол одоогоор бол хараахан шүүхийн шатанд шийдэгдсэн зүйл бол байхгүй байгаа. За тэгэхээр ерөнхийдөө эдгээр хуулийн заалтуудыг хараад энгийн гэмт хэрэгээс илүү таныг энэ бэлгийн хүйсийн чиг баримжаагч ялгуурлан гадуурхаад таныг хохироосон бол энэ нь илүү хүнд ялтай, илүү хүнд гэмт хэрэг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. За мэдээж шүүх цагдаагаар явхад бол хууль заасны дагуу тодорхой хэмжээний хугацаа бол шаардагдана. За хугацаа шаардагдана гэдэг нь үгдийн багада зарим төрлийн гэмт хэрэг 6 сар хэдэн жил үргэлжлэх тохиолдлууд байна. Тэр чинь шүүхээр орлоход 3 шатны шүүхээр дамжина. Гэт процессын хувьд бол нэлээд бас урт дамжлагтай хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг тайлбар өгнө. Шүүх хуралдаанд шаардлагатай бол оролцсон. Гэх байдлаар ингээд процесс маань жоохон удаашрдаг. Тийм болохоор зарим хүмүүс бол яг гомдол гаргаад явсан ч гэсэн тэр ажиллагаанд дуусахгүй өөрсдөө алга болцсон тохиолдлууд бол бас цөөнгүй байдаг. За цагдаагаар явж байгаа тохиолдолд тухайн хохирогч маань өөрөө хүсэлт гаргаж болно. Гэмт хэрэг хохирогч болчлоо гэж байгаа бол гэрч хохирогчийг хамгаалах хууль гэж байгаа. Тэрнийхэн дагуу юу гэдэг гэмт хэрэг үйлцэх этгээдээс өөрийгөө хамгаалуулах, хүсэлт гаргах тэр боломж нь бол нээлттэй байгаа. Мөн хувийнхан мэдээлэл тусгагдсан бол тодорхой хэсгийг бол гэмт хэрэг үйлцэх этгээдэд танилцуулахгүй байх нууцлах тийм хүсэлт гаргаад явах ч гэсэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хэрэг гомдол гаргаад эцэслэн шийдвэрлэгдэж дуустал нь одоо явъя. Үнэхээр гэмт хэрэг үйлцэх этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгийе гэж хүсэж байгаа бол бас тодорхой хэмжээний хохирогчоос ч гэсэн цаг хугацаа шаардна. Ялангуяа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт бол зориг шаардна. Тийм л байгаа да. Тийм хаасаагүй айцтай бас хэцүү байдаг юм шиг байна. Тийм хохирогчд ялангуяа. Тэгээ саяны миний ойлгосноор бол яг юм эрүүгийн хуулийн 14-р заалтын бас хэрэгжилт нэг тутмаг хэсгүүд байгаа тань. Тэгээ үнийг өөрчлөхөд бас юу чухал гэж боддөг вэ та? За ер нь бол 14-ийн 1 буюу ялгуурлан гадуурхах энэ дундаа мэдээж маш олон одоо хувь хүний онцлог шинж юунуудаас хамаарч байгаа шүү дээ. Одоо бүхэл зүйл юу гэдэг үндэс угсаа, арьсны үн, кил, шашин шүтлэгч гэдэг юм уу эдгээр дээр нэмэх нь шинээр орж ирсэн заалт бол бэлгийн болон хөөсийн чиг баримжаа гэдэг асуудал гарч ирж байгаа юм. За тэгээд хуулийнхын үндсэн агуулга нь бол саяны дурдсан нөхцөл байдлууд буюу одоо хил соёл шашин шүтлэг бэлгийн болон хөөсийн чиг баримжаагаар нь ялгуурлан гадуурхаж хүний эрх хэрэгчлөөг хязгаарлал бол гэмт хэрэг болно гэдэг заалттай. Энэ нь яг хэдийгээр том дэвшил хуулийн заалт боловч зарим тохиолдолд практик дээр хэрэгжихэд бол төвөгтэй байдал үүсгдэг. Ялгуурлан гадуурхаад нэмэх нь хүний эрх хэрэгчлөөг хязгаарласан бол тэр нь ялангуяа баримтаар тогтоогдсон тохиолдолд гэмт хэрэг болно гэдэг агуулга тусгагдаад байгаа юм. Тэгэхээр эн чинь өөрөө Монгол Улсын үндсэн хуулийн 14-р зүйл байгаа 16-р зүйлд байгаа хүний үндсэн эрх гэдэг асуудлууд яригддаг. Өөрөө 14-р үндсэн хууль зааснаар 14-р зүйл зааснаар ялгуурлан гадуурхалтаас ангид байх эрх нь хүний үндсэн эрх байдаг. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжлэх агуулга нь юу вэ гэхээр угтаа ялгуурлан гадуурхагдаал бол тухайн хүний үндсэн эрх зөрчигдсөн гэж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдах хэрэгтэй. Тэгтэл одоогийн яг шинээр хэрэгжилж байгаа учраас алдаа дутагдaltaй зүйл бол гарна. Тэгэхэд ядуурлан гадуурхагдсан юм байна. Тэгвэл нэмэх нь таны ямар эрх зөрчигдсөн чинь ямар баримтаар тогтоогдоод байгаа гэдэг зүйл давхар одоо нэг асуудал хөндөд байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө яг бодит байдал дээр хэрэгжих нь айгүй төвхтэй. Юу гэдэг
бэлгийн баримжаа хүйсийн баримжаагаар нь ялгуурлан гадуурхачлаа. Гадуурхагдсныхаа улмаас тухайн хүн нь юу гэдэг нийгэмд чөлөөтэй амьдрах, ажил мэргэжлээ сонгох эсвэл чөлөөтэй зорчих хэрэгт нь одоо ямар нэгэн байдлаар шууд одоо саа дотор учраад идэг. Тухайн хүний гэрэл зургийг аваад олон нийтийн сүлжээгээр тараачлаа гэхэд гудамжаар явхад хүмүүс тухайн хүнтэй хараад юу гэдэг энэ нөгөө ижил хүйстэн байна ч гэдэг юм уу тиймэрхүү харилцаа хандлага үүсгэж. Эн чинь өөрөө шууд хүний үнцээр их зөрчигдөөд байгаа гэдгийг харуулдаг. Тэрнээс ш за өнөөдөр та яг зорчих хэрэгт чинь ямар байдлаар хязгаарлалт одоо саад учруулад байгаа. Тэр чи яаж зөрчигдөөд байгаа. Тэрийг баримтаар нотлох юм бол энэ нүрөө нотлогдох боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр ийм ингээд давхар нэг шаардлага ороод ирсэн маань энэ хуулийг өөрөө хэрэгжүүлэх одоо боломжийг жоохон хязгаарлаад байгаа гэсэн үг. Тэгэхээр яг магадгүй хууль дөнгөж эхлэхдээ төгсөөл гардаггүй хэрэгжилж явж ээж үнэхээр энэ бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой юм боломжгүй мүү гэдгийг харагдсныхаа үндсэн дээр бол засан сайжруулалт нэмэлт өөрчлөлт ороод явах бол боломжтой. Тэгэхээр тэгээд бас сайжруулах боломж байж магадгүй. Эсвэл энэ хуулийг хэрэглэх практик нь өнөөдөр яаж тогтох юм? Энэ тогтоог байгаа зүйл байхгүй. Тэгэхээр яаж тогтох хэвээр үндсүүлэр олгогдсон үндсээрхэн зөрчигдсөн тохиолдолд гэмт хэрэг гэж үзэх юм уу гэдэг асуудлуудыг бас нийгмөр болгох шаардлагатай байна. Тэгэхгүй бол яг өнөөдрийн байдлаар бол энэ хууль хэрэгжихэд бол үнэхээр төвөгтэй байдал үүссэн байгаа. Хууль нь аюу гой хамгаалалттай юм шиг байгаа л идэх тийм. Байгаа юм шиг мөртлөө цаагаараа хэрэглэхэд бас жоох асуудал байгаа гэсэн үг. За түрүүн бас нөгөө аюу хувь хүний нууц гэж ярьлаа. Ялчгүй тулгамдсан байгаа. Тэгээ яг ийм хин нэгэн санамсаргүй те. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар ингээд нууцсан задлахааргүй тийм нөхцөл байдал бүрдүүлэхэд бол юу анхаарах хэрэгтэй вэ? Өөрийнхөө нууцыг задлахгүй байхад гэсэн санамсартай. Өөрийнх нь өмнөөс хин нэгэн хийхгүй байгаасаа гэдэг дээр. За ер нь бол яг бусдын хувь хүний нууцад халдах ч юм уу, нууцыг задруулах гэдэг чинь өөрөө бас нэг төрлийн эрүүн гэмт хэрэг. За ямар ч байдлаар байсан олж авсан байж болно. Тухайн хүний нууцтай холбогдох асуудлыг өөрөөс нь зөвшөөрлгүйгээр олон нийтэд задруулах юм бол эсвэл түүнийг нь хууль бусаар олж авах юм бол энэ ч өөрөө бас эрүүг хариуцлага хүлээлгэн. Тэгэхээр ер нь яг энэ хувь хүнийхээ нууцыг алдахгүй байх, хамгаалах гэдэг дээр бас хувь хүний өөрийнх нь хариуцлага маш чухал. Ер нь бол аль ч тохиолдолд гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд бол би өөрөө гэмт хэрэгтэн шүү гэж бол зарлж ирдэггүй. Тэгэхээр юу гэдэг ямар нэгэн байдлаар тухайн хүнийг хуурам эхлэх өөр төрлийн багтаа гэх юм уу да. Сайн хүний дүрээр ирэх гэдэг юм уу. Тэгээд тухайн хүний нууцын мэдээллийг олж авдаг. Тэгээд түүнийг нь задруулдаг, эсвэл задруулна гэж занл хийлдэг, эд хөрөнгийг нь авахар занл хийлдэг. Чи одоонтой тэдэнд өгөхгүй бол чамайг тийм мижин хийлнэ гээл. Тэгэхээр энэ нэг талаараа хувь хүмүүс өөрсдийн хариуцлагагүй байдлаас олж бусдад гэмтрийг үйлдэх боломжийг нь бас бүрдүүлээд байгаа гэсэн. Тэгэхээр цэвэр хувийн хариуцлагын асуудал ямар хүнд юу гэдэг нь өөрийнхөө чухал нууцуудыг ярьж болох уу, ярьж болохгүй байх уу? Та өөрөө түрүүн хэлсэн come out буюу одоо өөрийгөө бусдад чөлөөтэй илэрхийлэх тийм. Энийг юу гэдэг итгэсэн хүндээ хэлж гэнэ үү эсвэл энэ дээр чинь дөрвөлөд таныг хохирох ч хүн байх үедээ гэдэг дээрээ өөрөө маш сайн юу гэдэг цензуртэй хяналттай анхааралтай байх хэрэгтэй. Нэг талаараа. За нөгөө талаараа хувийн нууц яаж алдагдаж ийм гэхээр бас юу гэдэг сошиал хаяг Facebook хаягийг нь хакердах эсвэл пассвортын дээр чат захидал харилцааг нь хууль бусаар олж авах. Ингээд санамсаргүй болгоомжгүй байдлаас алдсан тохиолдолд нөгөө хүн дээр бол цэвэр үдээ хувийн нууцд халдах гэдэг эрүүн гэмтрэгчтэй асуудал яригдана. Тэгэхгүйгээр юу гэдэг өөрөө чөлөөтэй ярьчаад тэрийг нь бусдад үдээ дамжуулсан тохиолдолд чи миний эрхийг зөрчлөө халтлаа гэх юм бол бас нэг талаараа жоохон төвөгтэй асуудал үүснэ. Тэгэхээр хамгийн гол асуудал бол хувийн хариуцлага. Тэрэн дээр л өөрөө хинт юугаа хэлэх үү? Үнэхээр энэ нууцыг задлчих юм бол чиний эрх ашиг ноцтой зөрчигдөх үү? Чиний амьдралд яаж нөлөөлөх үү? Энийг бодсны үндсэн дээр хэлэх хүндээ хэлэх шаардлагатай бол хэлэх хэрэгтэй байна. Тэгсэн л бодолтой байна. За баярлалаа. Би бас энэ тал дээр айгүй их санаа зовдیں۔ Ялчгүй одоо насанд хүрээгүй идэг, эсвэл оюутан байгаад идэг. Энэ тиймээс одоо ямар нэгэн байдлаар санхүүгийн хувьд бие даасан болоогүй байхад ингээд come out хийгдээд
ээж аав нь сургууль нь мэдээд хэцүү байдалд ордог кейс бас их болдог. Тэгээд бас нэг өөр юм нь сайн найзтай итгээд өөрийгөө одоо хилчлээ тий би гей юм аа гэд. Тэгтэл тэр найз нь бас одоо цаана ямар хор уршигтай, ямар эрсдэлтэй байдгийг сайн ухамсарлаагүйгээс болоод бусад хүмүүст хэлждэг. Өө манай найз гей юм бэлээ би сайн мэдлээ гэд. Тэгэнгუთ юу гэдгийг цаад хүмүүс нь бас л одоо ихэнх хүмүүс бол цаана ямар хор уршигтай мэддэггүй улмаас сургууль даяар тархах, багш нь мэдээд ээж аавд нь хэлэх, эсвэл хамаатны хүн нь хажууд нь бэждэг ч юм уу амар энэ тэндгүй эрсдэл их байдаг. Тэгэхээр хэрвээ энэ дугаарыг сонсож байгаа бол хин нэг LGBTQ гэдгийг мэдлээгээд цааш нь хүнд ярьж болно гэж битгий ойлгоорой. Өөрөөс нь заавал асууж агаад хэлэх. Хүн асуух юм бол би мэдэхгүй чамд ямар хамаатай юм бэ ч юм уу тэгж асуугаад өнгөрж байгаарэ гэж бас уриалмаар байна. Тийм тэгэд эрсдэл ярьсных бас хоёлаа тэр ноцтой эрсдлүүдийн жоохон дурдчих тий. Наад дээр ч би яг хэлье гэж бодож байлаа. Ер нь хувь хүний нууцыг зөвшөөрлгүйгээр задруулж байгаа асуудал маань өөрөө маш том сөрөг эрсдлүүдийг дагуулж яадаг. За юу гэдэг нь тэр задруулсан хүн бол юу гэдэг хувь хүний нууцыг задруулах юм эсвэл халдах. За энэ нь болохоор юу гэдэг нууцыг ажил үүргийнхаа хүрээнд олж авсан хүмүүс гэж бас байдаг. Юу гэдэг төрийн байгууллага ажилчид мөрдөгч гэдэг юм уу. Энээс гадна энгийн одоо юу гэдэг мэдсэн хүн заавал альбом тушаалтай хамаарлаггүйгээр тэр хүмүүс ч гэсэн энгийн тэрэгт бол холбогдож болно. Үр дагаврын хувьд яг юу гэдэг нууцыг задруулчаа чи нууц задруулсан байна тэдэнд өргөөр торлоо гэдэг хариуцлага яриадч магадгүй. Гэхдээ нууцаа алдсан хүнд энэ нь өөрөө ямар том одоо цохилт ирэх вэ гэдгийг хүмүүс боддог. Үүнээс болж сэтгэл санааны маш хямралд ордог. Зарим тохиолдолд ар гэрийнх нь мэдлэхэд гэр бүлийн хүчирхийлэл үүсдэг. Ажлын байран дээр нь мэдээлэхэд ялгуурлан гадуурхалт үүснэ. Хөдөлмөрлөх эрхийг нь зөрчинэ. Түүнээс илүү ноцтой аюул гэх юм бол амиа орлож болно. Ингэсэн тохиолдолд нууцыг нь задлсны улмаас амиа орлох юм бол эн чинь өөрөө бусдыг амиа орлоход хүргэх гэдэг бас эрүүгийн гэмтэрэг. Өнөөдөр санаатай санамсаргүй үйлдэлээсээ болоод за яг хөө гэмтэргийн төрлүүд санаатай үйлдэгддэг болгоомжгүй үйлдэгддэг гэдэг бас ангилалтай л да. Гэтэ таны үйлдэл улмаас бусад хүн амиа орлох хэмжээний үйлдэл болчихсон байх юм бол эн чинь өөрөө бас хүнд гэмтэрэг 2-8 жилийн хоригдaltaй. Тэгэхээр өөрийнхөө хийж байгаа үйлдэлтэй ч гэсэн та бусдын нууцыг затруулж яхад тийм бусдын талаар худлааны ярьж яхад хохирох хүнд ямар том одоо эрсдэл үүсэх вэ? Ямар эрсдэл үүснээс хамаарат та өөрөө бас хуулийн хүнд хариуцлага хүлээн шүү гэдэг эдгээр зүйлийг ер нь бол мэдээд авсан байхад илүүтэйгүй. Ер нь аль ч хүн эрх зүйн анхан шатны мэдлэгтэй байхгүй болвол би юу гэдэг би тийм хууль байдаг гэдгийг мэдээгүй гэдэг ч юм уу. Эрүүгийн одоо хууль тогтоомжийг мэдэхгүй байснаасаа болоод та ямар ч эрүүгийн хариуцлагаас бол молдрохгүй. Тэгэхээр энэ нь өөрөө таныг мэдлэггүй байлаа гэд юу гэдэг хөнгөрүүлэх, өршөөх, тиймэрхүү үндслэл бол болохгүй. Тэгэхээр та мэдэх ёстой үйлдэл болгондоо юу гэдэг хязгаарлалт тавиад үр дагаврыг нь сайн боддог байх хэрэгтэй гэсэн. Тэгвэл иймэрхүү тохиолдолд амиа орлсон тохиолдлууд бас байдаг. За ойл анхаарах юм байна. Сая бас ярьсан тийм нөгөө сүрдүүлгэнд орчдөг. Чиний гей гэдэг чинь хэлээ шүү гээл те. Тим занал хийлэл сүрдүүлсэн одоо юмд орчвол бас яаж өөрийгөө хамгаалах вэ? Юу хийх ёстой юм бэ? За. Ер нь бол яг энэ тохиолдолд хувь хүний гаргах шийдвэр бол нэг бол за энэ ер нь бол яг ийм сүрдүүлгэнд тавцсан дийлэн хүн бол юу гэдэг нэг хоёр удаа нэг хүс шаардсан мөнгө төгрөгийг өгчдөг. Тэгээ болчих юм байна гэж боддог. Гэтэл нөгөө гэмтрэг үлдчих этгээд чинь бол улам илүү онцдог ч гэдэг юм уу те. Давраал дахиж мөнгө төгрөг шаарддаг. Эсвэл өөрт нь хэрэгтэй зөвлөлийг хийхийг эсвэл хийхгүй байхыг шаарддаг гэсэн. Ингэсэн тохиолдолд бол эн чинь өөрөө эрүүгийн гэмтрэг учраас холбогдох журмын дагуу цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэлээ гаргаад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ үйлдэл хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Та энэ тухайн гэмтрэгтний энэ үйлдэлийг зогсоогоогүйгээсээ болоод танаас гадна өөр хүмүүс бас ийм гэмтрийг хохирогч болоод явахын боломжийг бүрдүүлдэг гэсэн. Тэгэхээр эн чинь өөрөө танаас мөнгө шаардаад холбогдох мэдээлэл хувийн нууц юу гэдэг энэ дэд чинь задруулна гэх юм бол энэ ч өөрөө бусдын төрөнгийг авахар санал хийх гэмтрэг. Тэгэхгүйгээр бусдаар
альва байдлаар занл хийлэх юм бол бас тусдаа эн чинь занл хийх гэдэг үгийн гэмтэрэг. Эдгээр нөхцөл байдлуудыг ухамсарлаад юу гэдэг. За энэ үйлдэлийг таслан зогсоохгүй бол би насаараа бусад хүмүүсийн дарамтанд амьдрах нэ. Хэрвээ тэхийг хүсэхгүй байгуулвал цагдаагийн байгууллагад холбогдох журмын дагуу гомдлоо гарга, өөрийгөө хамгаалуулах, гэрч хөрөгчийг хамгаалах хамгаалтанд орох хүсэлтэй гарга, хувийн нууцыг нь хавц тэргээс өөрийнх нь холбогдолтой хувийн нууц ямар нэгэн байдлаар задрахгүй байх тал дээр юу гэдэг хүсэлт гарга. Тэгээд болж өгвөл яг иймэрхүү асуудалтай юм бол эртнээс өмгөөлөгчтэй юм уу хуулийн зөвлөгөө аваад ажил. Тэгэхгүй юу гэдэг за цагдаагийн байгууллагад очиод юу гэдэг ар гэрийн дуудчих юм бэлүү эсвэл миний хувь хүний нууц задарчих юм бэлүү гэдэг одоо айцтай байгаад их юм бол тэрнийхээ хажуугаар таныг занл хийсэн тэр сүрдүүлсүүлэлүүд чинь яваал энэ зогсохгүй гэсэн. За яг нь насан туршаагүй хүний асуудлын хувьд бол цагдаагийн байгууллагад гомдол гаргаа шалгууллаа гэхэд ялчгүй ар гэрийнхэн бол тухайн хүнийг бас эрх зүйн бүрэн чадамжгүй учраас төлөөлөх тиймэрхүү асуудлууд бол яригдана. За энэ дээр бол бас холбогдох юу гэдэг хүний эрхийн байгууллага, сэтгэл зүйн ч юм уу иймэрхүү байгууллагууд тухайн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс ус гэрээ бүлийнхэнтэй холбоо тогтоож холбогдох зөвлөгөө мэдээллийг бол бас өгөөд явах боломжтой. Тэгэхээр одоо гомдол гаргах нь амар чухал. Байн одоо уулын хилдэг. Тэгээ гомдол гаргая гэхээр цаана нь юу болж байгааг мэддгүй шүү дээ. Яг очиод юу гэж хэлэх ёстой юм. Ер нь цагдаагийн яг аль газар очих ёстой ингээд наад захын асуултуудаа мэдхгүй байвал яах вэ? Хоёлаа нэг юм газрын зураг шиг яриад өгчий тий. За эхлээд юу ч гэсэн гомдол гарахгүй гэдэг чинь маш том шийдвэр тий. За тэрэн дээр бол яг өөрийнхөө эрсдлийг тооцоолоод гарахгүй бол надад ямар одоо хүнд хорор шиг учирч болохгүй гэдэг бодох хэрэгтэй баг. За түүний дараагаар гомдол гаргахаар шийдсэн болвол дараагийн алхам нь энэ цагдаа миний нууцыг хамгаалах болов энэ цагдаа намайг хамгаалах болов гэдэг бас одоо бодол хүмүүст орж ирдэг. Гэхдээ яг шүүхийн маргаан хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд ингээд ажиллаад явж байхад миний харснаар бол харин цагдаагийн байгууллагын ажилтнууд, төрийн байгууллагын ажилтнууд бол харьцангуй яг энэ хүний эрхийн ойлголт, мэдрэмж бол нэлээд сайн болсон байна гэж би хараад байгаа юм. 4 жилийн өмнө энэ төрлийн кейс дээр ажиллаж байхад цагдаа нь бараг л чи яадаг хүн юу юм бараг л балиар завангаж гэх нь холгүй тийм хандлага харуулдаг байсан. Өнөөдөр бол харьцангуй ойлголттой юу гэдэг мэдхгүй байлаа гэхэд буруу зүрх асууж тухайн хүнийг эвгүй байдалд оруулахгүй ч гэдэг юм. Зарим цагдаагийн албагч хаагчдын хувьд бол тодорхой төрлийн сургалтанд хамрагдсан. Тэгэхээр харьцангуй болвол өнөөдөр хүний эрхийн мэдрэмжтэй одоо ойлголттой ялангуяа юу гэдэг хүний эрхийн ойлголтгүй цагдаа гэж байхгүй ч гэсэн энэ тусгай юу гэдэг LGBT хүмүүсийн ингээд асуудлыг мэддэг ийм албаагчд бол маш их болсон гэж хараад байна. Тэгэхээр хамгийн түрүүнд очихдоо цагдаа итгэх хэрэгтэй. Тэгээд холбогдох гомдол мэдээлэл гаргана. За яаж гаргах вэ гэхээр ер нь бол эрүүгийн хуульд заасан харьяаллын асуудал. Энэ бол гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалаар. За ерөнхийдөө бас гэмт хэргийн төрлөөсөө хамаардаг. За юу гэдэг бусдыг занл хийлэгч гэдэг юм уу ялгуурлан гадуурхсан асуудлын хувьд бол тухайн үйл явдал хаана болсон юм? Тэр газар нь аль дүүрэг юм? За дүүрэг дотроо аль цагдаагийн хэлцэд хамаарах газар байна гэдэг. Ер нь бол интернетэд цагдаагийн байгууллагуудын вебсайтаар ороход л ер нь тодорхой харагдана. Та өнөөдрийг Сүхбаатар энэ талбайн хойдолд юу гэдэг нөгөө шүүхөөд шүү дээ. Тэрний тэр хавцаа байж байгаад юу гэдэг бусдад зодуулсан ч юм уу гэмт хэрэг охирчулсан байх юм бол за эхний удаа энэ нь Сүхбаатар дүүрэг энэ газар нутаг юм байна. Тэгэхээр би Сүхбаатар дүүргийн цагдаа тандах хэрэгтэй байна гэдгээ ойлгоод авах хэрэгтэй. Ер нь харьяал бол гэмт хэрэг үйлдэгдсэн газраар за тэгвэл Сүхбаатар дүүрэг юм байна. Тэгвэл энэ яг миний зогсож байгаа аль хороонд хамаардیں۔ Сүхбаатар чин дотроо юу гэдэг 1 2 3 дугаар хэлцчихэд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэрийг нь боломжтой бол олж мэдээд тухайн одоо цагдаагийн хэлцэд нь гомдлоо гаргах. За тэрийг мэдхгүй байлаа гэдэг юу гэдэг Сүхбаатар дүүрэгдэх цагдаагийн 1 дугаар хэлцэд гомдол гаргах хэрэгтэй юм, 2 дугаар хэлцэд гомдол гаргачихсан байх юм бол өө чиний гомдлыг авахгүй гэж явуулах нь бас буруу. Ер нь бол иргэд бол тэрийг мэдхгүй байж болно. Тэгэх юм бол цагдаагийн
байгууллагын зүгээс наа чин энэ одоо харьяалт байдаг тийш очиж гомдлоо гаргаа гэдэг мэдээлэл үг эсвэл гомдлыг нь хүлээж аваад холбогдох харьяалах цаадаг хэлцэд нь гомдлыг нь шилжүүлдэг. За яг хөө зарим хуульд заасан зарим төрлийн гэмт хэрэг онц ноцтой юу гэдэг хүн худалдаалагч гэдэг юм уу. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг бол онцгой харьяалж байгаа нөгөө эрүүгийн цагдаагийн алба гээд дүүргүүдэд харьяалагддаг уу тийм одоо юу гэдэг цагдаа хэлцэж шалгадаг. Гэхдээ энэ болгоныг иргэд бол заавал мэдээд байх шаардлагагүй. Гэмт хэрэгт холбогдлоо гэхэд хамгийн өрийн цагдаагийн хэлцэл очиод гомдлоо гаргахад болно. Харьяал зүг буруу байсан ч гэсэн гаргаж болно. Тэгхийн бодвол холбогдох харьяалын цагдаагийн байгууллага шийдэл явуулна. Гомд мэдээллийг хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор цагдаагийн байгууллага авчиж өглөөхөд тэрийг нь бол холбогдох мөрдөгчд хуваарлана. Прокурор томилогдно. Тэгээ 5 хоногийн дотор энэ одоо хэрэг мөн үү биш үү? Хэрэг үүсэх үгүй юу? Буюу хэрэг бүртгэлт хэрэг үүсгэсгээ цагдаагийн албаагч шийднэ. Энэ хоорондоо холбогдох хүмүүсээс нь бас тайлбар мэдүүлэг аваад. Тэгээд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэх юм бол тэрэн дээр чинь тусгай дугаар олгодоод прокурорын хяналтанд байнгын ороод тэгээд дуудсан цагт нь заавал очих, үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй болно. Тухайн одоо ялангуяа хохирогчийн хувьд бол бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж болохгүй энэ өөрөө бас гэмт хэрэг. Тэгэхээр үнэн зөв мэдүүлэг өгөх тухай хууль сануулсан одоо баримтнэр гар өсгөх зурулдаг ч юм уу. Иймэрхүү яг хууль заасан процесс ажиллагаанууд бол явагдана. Тэр болгоныг бас хохирогч ер нь заавал мэдээд байх шаардлага байхгүй анхан шатны эрх зүй ойлголттой байх л болно. Тэр чинь өөрөө мөрдөгч прокурор журмынхаа дагуу ажиллагаануудаа хийгээд дуудах үйдэн дуудаал ажиллагаануудаа явуулцдаг. Тийм байна. За яг хуу өмгөөлөгч авахын том ач холбогдол энэ дээр юу байдаг вэ гэхээр үгдээ зарим нэг тодорхой ажиллагааг мөрдөгч прокурор хийхгүй гэж болно. Тэрийг ямар журмаар яаж хийлэхгүй холбогдох хүсэлтүүдийг өмгөөлөгч илүү одоо хуулийн хүрээнд гаргаж өгөх боломжтой гэсэн үг. Тэгэл энэ журмынхаа дагуу явж байгаа прокурор дээр мөрдөгч хэрэг бүртгэлтэй хэрэг нээгээ шалгаж хагаад энэ гэмт хэрэг мөн байна эсвэл биш байна гэдэг шийдвэр гаргана. Прокурор тэрэн дээр эцсийн шийдвэрийг гаргана. За гэмт хэрэг мөн гэж бол яллах дүнлүүлдэ шүүх рүү шилжүүлдэг ч юм уу. Иймэрхүү процессыг ерөнхийдөө явагддаг гэсэн үг. За баярлалаа. Ямарч айх юм байхгүй үнээл хилчихэд болно тий. Одоо цагдаа харахаараа жоох айгаад идэв штэ. Би бол тий, ер нь бол яг тэгдэг. Цагдаа хараад очих гэхээр нөгөө хил амны идрээд юма ярьж чадгаа болчдөг. Гэхдээ ганц одоо юу гэдэг нэг зүйл итгэрэг гэдэг цагдаа хандж гинэ гэдэг чинь наа цагдаа мөрдөгч чиний эрхийг зөрчигдсөн үгүй юу гэдэг тогтоох эрхийг чи хамгаалах ажил хийж байгаа юм шүү дээ. Ер нь бол тэгэхээр тухайн хүнд болсон процессыг үнэн зөвөөр ярих нь хамгийн чухал. Анхаарах ёстой зүйл нь худлаа хэлж болохгүй бусдыг гэмтрэг үйлцэн гэж бүтгэж болохгүй. Ингэх юм бол та өөрөө хариуцлагатай шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тийм байна. Би бас яг тэр хоёр дахын мдээгүй явж исэн байна. Тэгэхээр хэрвээ сонсогч та, үзэгч та энэ тал дээр илүү их мэдээлэл аваад эсвэл ярилцмаар бүр дэлгэрэнгүй асуумаар байвал манад хандах боломжтой. LGBT төвд хандаад их зүйн хөтөлбөрийн менежерээр дамжуулаад мэдээлэл авч болно. Одоо юу гэдэг цагдаа дээр очиос айгаад бол ядахта жоохон сэтгэл зүйн дэмжлэг авч болно. Манайх энэ дээр бас тусалдаг байгаа. Тэгээ тэрнээс гадна бас яг юу гэдэг эрх зүйн зөвлөгөө анхан шатны мэдээллүүд авах юм бол хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгдөг бас газрууд нэлээд байдаг. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бас уцаар тодруулаад зөвлөгөө авч болдог. Хэд хэдэн хуулийн фирмүүд ч гэсэн ерөнхийдөө social page Facebook page дээр төлбөрөө зөвлөгөө анхан шатны зөвлөгөө өгнө гэж тавьсан байдаг. Тэгэхээр аль болох эхлээд ер нь хандахтаа ямар асуудал байна тэрнийхэн талаар эрх зүйн анхан шатны зөвлөгөөгөө авчаад ер нь хандж ивэл илүү үр дүнтэй байдаг гэсэн. Хуулийн зөвлөгөө үнгүй авах гэл Facebook дээр хайх бол зөндөл юм гарч ирнэ тийм. Би нэг хайж үзчихсэн. За тэгэхээр маш их баярлалаа. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Асуултууд байвал та Facebook руу, email руу, бас YouTube-ийн доор ч юм уу подкастын доор бичиж болно. Би аль болох хариу өгөөд явахыг хичээнэ. Тэгээ таны хувьд бас хэлэх анхааруулах юм юу вэ? За юу ч гэсэн би нэг шинжлэн батлагдаа мөрдөгдөж байгаа нэг эрүүгийн хөлтэй холбогдсон цөөхөн зүйлийг тайлбарлая. Энэ маань өөрөө
альва одоо эрүүгийн хууль гэмт хэрэг мөн биш гэдэг асуудал бол зөвхөн хуулиар тогтогдож байгаа. Тодорхойлогдож байгаа. За аль ч хуулинд бол шударга ёсны зарчим гэж байдаг. Монгол сэрэг хуульд ч гэсэн 1-ийн 3 дахь зүйлд бол шударга ёсны зарчим гэж байгаа. Энэ зарчим нь одоо юу гэдэг юу вэ гэхээр за юу гэдэг яг гэмт хэрэг үйлцэн этгээд хариуцлага хүлээлгэх нь түүнийг бусдад халдаахгүйгээс гадна ял оногдуулахдаа хэнийг ч ялгарлан гадуурхаж болохгүй. Ямар ч одоо ял оногдуулахтай үед энэ баян юм чинь энэ ядуу юм чинь гэдэг хүнд ял онохгүй гэсэн. Түүнтэй адилханаар бусдыг бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар нь ялгарлан гадуурхаж болохгүй ял оногдуулахтай юм. Энэ шударга ёсны зарчим дээр энэ нөгөө нэг чухал заалт маань бас давхар орж ирсэн. За тэгээд яг бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар нь ялгуурлан гадуурхсны улмаас эсвэл тэр одоо байдлыг нь үзэн ядсны улмаас гэмт хэрэг үйлдэх юм бол эн чинь энгийн гэмт хэрэгээс илүү хүндэрч байгаа шүү. За тухайлбал хүнийг алахдаа бэлгийн хүйсийн чиг баримжаагаар нь ялгуурлан гадуурхаж алсан байх юм бол энэ нь өөрөө хамгийн өндрүүлэх заалт болдог гэсэн. Энгийн одоо гэдэг бусдыг алсан гэмт хэрэгээс илүү хүнд ялтай. Энэ ч гэсэн яг энэ байдлаар нь одоо гадуурхаад яах юм бол бусдын бид санаатаагаар хөнгөн үн төвтөр хүндчих гэдэм гэмтэл учруулах юм бол энгийн одоо зодооны улмаас бусдын бид хүн гэмтэл учруулснаас илүү эрүүг хариуцлага үлээн шүү. Тэгэхээр энэ суугаад байгаа заалтууд маань юу вэ гэхээр ер нь л тэгшэрхийг хангах гээд байгаа. Энэ бэлгийн болон хүйсийн чиг баримжаа гэдэг зүйлээр хэнийг ч ялгуурлахгүй шүү гэдгэл энэ үзэл санаа хүний эрхийн одоо тэгш байдлыг хангахад зориулагдсан хууль батлагдчихад байгаа юм. Тэгэхээр энийг улам илүү ухамсарлаж ойлгох юм бол хин энэ охирогч талдаа ч гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа этгээдтэй ч гэсэн ач холбогдолтой болно гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг олон улсын маш олон баримтчгүй Монгол Улс нэгдэж орсон хүний эрхийн түгээмэл тунхаглал иргэний болон олон улсын фактч гэдэг юм уу. Эдгээрт бүгдд нь Монгол Улс нэгдээд орсон заавал дааш мөрдөх чиг үүрэгтэй. Эдгээрт ч өөрөө хүнийг ялгуурлан гадуурхахгүй энэ хүүс гэдэг асуудал бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар ялгуурлан гадуурхахгүй гэдэг заалт орцсон. Нүүби маш олон байгууллагуудаас хүний эрхийн тухай зөвлөмжүүдийг жил болгон Монголд маш их хэмжээгээр өгдөг. Эдгээр зөвлөмжийн хүрээнд энэ эрүүгийн хуульд орсон шинэ энэ зохицуултууд маань орж ирж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг хуучны одоо юу гэдэг хүснээрээ бусдыг хилдэг өөрт нь таалагдаагүй юу гэдэг ижил хүснэнгээр бусдыг цохиж зодддаг энэ асуудлууд ч одоо илүү эрүүгийн хариуцлага хүлээдэг болсон шүү. Шинэ хуулиараа. Тэгэхээр энэ дээрээ ч гэсэн юу гэдэг юм мэдэхгүй байж болно. Гэхдээ тэрнийхээ үр дагаврыг тодорхой хэмжээнд ухамсарладаг байх юм бол өөрт нь хэрэгтэй. Тэгэхээр аль ч байдлаар хүнийг ялгуурлан гадуурхаж болохгүй. Энэ нөрөө бүгд цаанаа хууль хариуцлагатай шүү гэдгийг хэн бүхэн ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр иймэрхүү зүйл бол байна да. За маш их баярлалаа. Тэгээд дахин илүү нарийн хууль асуудлуудын талаар ярина гэж итгэж байна. Та хэд бас одоо юу мэдмээрэн яг ямар асуудал илүү тулгараад байна яхаа мэдэхгүй байна ч юм уу. Тэрийгэ чөлөөтэй хэлээрээ. За баяртай. Баяртай.